Та нар багтаа Nokia 3310 гэдэг утсыг барьж ирсэн үү? Тэр утсан дээр нэг Snake гэдэг нэг тоглоом байдаг шүү дээ. Snake нэг могоо. Тэгвэл яг тэр тоглоомын чинь ерөөхдөө бол одоо би хийгээд сууж байна. Гэхдээ ингийн нэг могоо биш. Мөнгө олдог могоо. Ерөөхдөө та нар би хэрвээ энэ тоглоом хийгээд дуусчих юм бол Snake буюу могоо тоглоод мөнгө олох боломжтой болно гэсэн үг. Би өөрийгөө товчхон танилцуулъя. За ерөөхдөө бол би интернетээр мөнгө олдог фрилансер хүн байгаа. Тэгээд би хэд хэдэн аргаар мөнгө олдог, хэд хэдэн одоо YouTube сувгтай. За монголчуудын мэддэг YouTube сувг маань бол Дүрдэл ТV. Одоогийн байдлаар 13900 subscribeтэй явж байна. Тэгээд энэ YouTube сувг дээр бол Монгол улсаас мөнгө олох арга замуудыг судлаад бичлэг контент болгож хүргэдэг. Яагаад Монгол улсаас мөнгө олох арга замууд вэ гэхээр эдгээр бүх бичлэгнүүд дээр яг Монгол улсынхаа банкны дансрын олсон мөнгөө татах боломжтой арга замуудын талаар бичлэг гэдэг учраас Монгол улсаас мөнгө олох арга замууд гэхгүй. Тэгээд та бүхэн Монгол улсаас мөнгө олох арга замуудыг хайж байгаа бол интернетээр мөнгө олох миний YouTube сувгийг subscribe хийгээрэй. За би та нарт юу хийсэн уран бүтээл одоо харуулъя. За хэрвээ та нар Дүрдэл.com гэдэг миний вебсайт руу орох юм бол энэ чинь нэг могооны коноп харагдана. Энэ могооны коноп дээр ингээд арах юм бол шууд тоглоом руугаа орчихно. За тоглоом руугаа орсны дараагаар хамгийн эхлээд user name хийх хэрэгтэй. Би энэ Дүрдэл гэдээ оруулчихъя. Тэгээ play даръя. За тэгээ play дарангууд ерөөхдөө бол рандом газар эхэлж байгаа. Ерөөхдөө бол бүх юм яг нөгөө слайдер аюутай айгу төстэй. Ингээд хоол идэх тус маань томорно. Энэ map нь бол амар том. Энэ том map дээр ерөөхдөө бол надаас гадна өөр 60 ширхэг юм бот могоонууд байгаа. Тэгээд тоглогч орох тутамд ерөөхдөө бол ботныхын тоон цөөрнө. Нэгсэндээ энэ сервер дээр ерөөхдөө бол 60 могол байна гэсэн үг. Хэрвээ тоглогчийн тоон цөөн байх юм бол тэр тогийн ботнууд орлоно. За тэгээд энэ тоглоомыг хийх бол амар хэцүү байсан. Юу хэцүү байсан бэ гэхээр хоол идэхээр яаж томордгийг энэ логикийг нь хийх бол аюу хэцүү байсан. Тэрнээс гадна могоо ингээд томорхоор камер нь бас дагаад zoom out болгодог. Энийг бас хийх бол аюу хэцүү байсан. За тэгээд ерөнхийдөө бол бүрийн хэмжээний слайдер аяа тоглоомыг яг одоо хийсэн байгааг бол та нар харж байна. Миний могоо ингээд өөр могоонуудыг идэх тусмаа илүү томорно. Хоол идэх тусмаа илүү томорно. Тэгээд энийг яаж мөнгө олдог болгож болох вэ гэхээр өөр могоонуудыг алдсны дараагаар дотроос нь могооны хоол биш USDT гардаг болгож болно. Яаж тийм бодохыг бол би мэднэ. Надад бол алтнаас үнэтэй мэдлэг байна. Тоглоомын тат дээр крипто валютаа холбогдолтой аппликейшн бот хийх дээр бол надад бол асар үнэтэй мэдлэг байна. За тэгээд эхлээд ерөөхдөө бол би энэ тоглоомыг зүгээр залхуураад ChatGPT-гээр хийжтэй юм уу оролдоод ChatGPT-гээр хийх гэж оролдоод ерөөхдөө бүтлгүүцсэн. Яагаад вэ гэхээр яг нарийн төвөгтэй тооцооллуудыг хийх тал дээр ChatGPT бол яасан ч барахгүй мэлээ. Яасан ч одоо чадахгүй мэлээ. Ямар тооцооллууд вэ гэхээр одоо чинь энэ могоо хоол идэхээр яаж томордгийг энэ могоо өөр могооны бие мөрөгөөр үхэн энэ могоо ерөөдөө яаж харагдахын стил, имиж, мөнгө тэр бүх юмнуудыг нарийн тохируулах боломжгүй юм билээ ChatGPT-гээр. За тэгээд ChatGPT-гээр бүтлгүүтэй дараа нь би яасан бэ гэхээр ерөөдөө бол өөрөө янз бүрийн туршилт байдлаар энэ могооны тоглоомны тухай бүх скриптүүдийг нь өөрөө янз бүрийн байдлаар бичсэн Java-гаар. За тэгээд JavaScript-үүдээр баахын бичээд ерөөдөө тэднийгээ туршиж үзээд аль скрипт нь илүү бодит слайдер аяа тоглоомтой адилхан болж байна. Тэрийг нь ерөөдөө бол айгүй удаа тест хийж үзсэн. За тэгээд тест хийж үзээд яг болж байгаа юмнуудаа цуглуулад яг болж байгаа юмнуудаа бүгднийг backup script болгоод тэгээд ерөөдөө бол backup script-үүдээ имхэтгээд ерөөдөө бол энэ тоглоом бүтсэн. Түүх нь бол юм. Одоо энэ тоглоомыг хамгийн гоё нь
айгүй олон байдлаар өөрчилж болно. Могооны оронд би ид шидтэн тавьж болно. Тэгээ ид шидтэнгүүд нь болохоор яг яах вэ гэхээр одоо жишээ нь би биентэйгээ байлдаад ч юм уу те эсвэл одоо янз бүрийн банк салаад ч юм уу те янз бүрийн одоо ид шидтэй айтмууд цуглуулна. Тэгээ тэр ид шидтэй айтмууд нь өөр шин скил өгдөг ч юм уу те баатарт ч юм. Ямар скил байж бодох вэ гэхээр галаар галан бөмбөгөөр бууддаг болгож болно. Галаар төрөгдөг болгож болно. Эсвэл телепортлогддог болгож болно. Янз бүрийн гоё юмнуудыг хийж болно. Гэхдээ хамгийн гоё юм нь болохоор яаж ийм төрлийн тоглоом хийхин үндсэн суурь мэдлэгээ бол олоод авчлаа. Суурь мэдлэгээ олоод авчлаа, guys. Харж гинөө. Намайг мөрөнгөтэй үхэн. Тэг өгснөхийн дараагаар нэг баахан шар цэгнүүд гарч ирж байгаа. Энэ л болохоор могооны хоодохгүй. Тэгээд энэ шар цэгнүүдийн оронд ирэхэд бол USDT тавьчих болно. Хамгийн гоё юм нь. Одоо би та бүхэнтэй өөрийнхөө төлөвлөгөө хуваалцъя. Яаж энэ могойг мөнгө олдог болох вэ? Тэр тал дээр өөрийнхөө санаануудыг би танартай хуваалцъя. Аль санаа нь танарт илүү таалагдж байна? Энэ бичлэгийн комент хэсгээр сэтгэлээ үлдээгээрэй. За хамгийн ихний төлөвлөгөө юу гэж болох вэ гэхээр хамгийн ихний байж болох зүйлийг юу гэж болох вэ гэхээр NFT могоонууд хийж болно. Янз бүрийн одоо NFT могооны скинүүд хийгээд тэгээд тэр скинүүдийг хөдөлтөж авсны дараагаар хоол идэх бүрт өгдөг оноо нь ихсэх ч юм уу те. Эсвэл хоол идэх бүрт илүү хурдан томордог ч юм уу те. Тийм давуу талтай скинүүдийг хийгээд тэр скинүүдийг NFT болгоод ирэхэд бол тоглоомын тийм тусад зах үүсгээд тэгээд тэр зах дээр нь та нар ирэхэд бол өөрсдөө NFT скинүүдийг юу өсдөг тэгэхээр зардаг. Тийм болж болно. Ер нь бол яг нөгөө би дээр нөгөө танилцуулж байсан слайдер аяа гэдэг тэр тоглоомтой 100% адилхан бол хэрвээ би яг тэгэх юм бол за хоёр дахь байж болох зүйл нь юу вэ гэхээр тоглогчид өөрсдөө хост хийдэг болгож болно. Та нар өөрсдөө хост хийгээд та нарын үүсгэсэн хост руу ч хүмүүс орохын тулд чамд мөнгө төлдөг ч юм уу те. За тэгээд нэг 10 хүний хост хийгээд тэгээд 10 хүн могоог тоглоод хамгийн сүүлд үлдсэн 3 хүн нь нийт хүмүүсийн тавьсан 5 Америк долларуудаас нь 30% нь авдаг ч юм уу тийм болгож болно. Тэгэх юм бол ерөнхийдөө бол энэ тоглоомыг тоглоод мөнгө олж байгаа хүмүүс мөнгө олох боломж бол бүр асар өндөр болно. Та нар бүр 100 хүнтэй хост хийгээд тэр 100 хүн тус бүр чинь 5 Америк доллар чамд төлнө. Тэгээд 500 Америк доллар болно тэр чинь. Тэгээд тэр 500 Америк долларын 300 Америк долларыг нэрийгээд бол хүмүүстэй шагнал бодож өгөөд 200 Америк долларыг хостис үнэ авдаг юм уу те. Сайн ингээд ирэхэд бол айгүй олон бодсон юм байна. Тэгээ хамгийн гол нь чинь монголчуудын хувьд бол айгүй ойрхон тоглоо. Хүн болгон могоо тоглож өссөн. Тэгээд онлайнаар тоглох сонирхолтой хүмүүс бол зөндөө баг миний бодлоор. Тэгээд мөнгө олдог могоо гэх юм бол бүр зарим хүмүүс бол баг галзуурах байх гэж бодож байна. Айгүй тийм viral potential бол өндөр монголчуудын хувьд энэ тоглоом. За өөр нэг байж болох зүйл юу байж болох вэ гэхээр энэ өгч байгаа могоонуудаас нь USDT ундаг болгож явуулна. Тэгэхин тулд одоо жишээ нь хүн болгон ердөөсөө нэг сервертэй тэгээд нэг сервер рүү орж тоглохын тулд хүн болгон 5 Америк доллар төлдөг. Тэгээ ерөнхийдөө бол 5 Америк доллар төлөөд өгөхгүй байж чадах юм бол 6 Америк доллар аваад гардаг ч юм уу те. Өгөх юм бол ерөнхийдөө бол мөнгө алдна. Тийм бас зүйлийг бол хийж болно. Ерөнхийдөө бол монетизэд хийх аргууд бол зөндөө байгаа. За тэгээд тэр нь миний хувьд бол одоо ачиг мэдлэгтэй хүний хувьд бол мөнгө олох үе таалууд бол асар олон. Одоо жишээ нь би тоглоом мэддэг студид ажилтнаар орж уулна. Эсвэл би Fiverr дээр хүмүүст код бичиж өгөөд мөнгө олж уулна. Эсвэл би хиймэл оюухан ChatGPT-г дүүрэж хиймэл оюухан хийгээд
тэрийг сар бүрийн төлбөртэй болгоод мөнгө олж болно. Гэтэ над байгаа энэ олон боломжуудаас би яг алиг нь сонгоё гэж бодож байгаа вэ гэхээр төвдөл гэж хүн яг юунд дуртай. Тэр өнцгөөс нь ерөөдөө шийдвэрээ гаргахаар шийдсэн. Би юунд дуртай вэ гэхээр би компьютер тоглоомд дуртай. Тэгвэл би ерөөдөө өөрийнхөө код бичих мэдлэгийг компьютер тоглоом зохион бүтээхээр ашиглая гэж шийдсэн. Тэгэхээр ерөөдөө энэ YouTube сувг дээр ирээдүйд компьютер тоглоом хөгжүүлэх тухай бичлэгнүүд бол айгүй олон тавигдах байх шүү, guys. За тэгээд нөгөө airdrop-ын тухай та нарт бяцхан апдейт хүргэе. Ямар airdrop бэ гэхээр AEarn гэдэг airdrop-ын талаар сүүлийн үед би бичлэг хийж байгаа. Одоогийн байдлаар AEarn руу би элсэж ороод иргэд бол 3 сар орчим болж байна. 3 сар арай биш юм аа. 2 сар орчим болж байна. За тэгээ одоогийн байдлаар иргэд бол би 1000 Америк долларын хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Удахгүй би хөрөнгө оруулалт 2000 Америк доллар болгоо гэж бодож байгаа. 1000 Америк долларын хөрөнгө оруулалт хийснээр өдрөдгөө иргэд бол 65 Америк долларыг татаж авч байна. Тэгээ хэдэн өдрөнд туршдаг вэ гэхээр 20 өдрөнд туршид. Ямар ч тач өдрөдгөө иргэд бол миний өнгө татаа болтол хэвийн орж байгаа. Ямар ч асуудалгүй орж байгаа. AEarn-ийн хувьд бол ямар ч асуудал байхгүй. За тийм байна. Тэгээ та бүхэндээ цаг зав гаргаж энэ бичлэгийг үзсэнд баярлалаа. Дараагийн дугаараар иргэд уулзъя. Peace.